За бичлэг хүрж байгаа өдрийн мэнд ингээд өнөөдөр би за юуны за 100 сая долларын аккаунт 2 дахь харилцаа за алдагдaltaй одоо гарсан. За мэдээж энэ хөрөнгөний зах зээл те за форекс зах зээл дээр бол алдагдал гэдэг зүйл бол угаасаа нэг хэсэг нь байдаг. За тэгээд ямар ч үсэн яагаад алдагдaltaй байх те яагаад сэтгэл зүй энэ дэр юу болдог те за өөрөөхөө нэг тухай яри. За би өмнө бол бичлэг хийхдээ за 2000 доллар гэжсэн. Одоо 1539 долларын ашигтай байна гэж байна. За 500 доллар алдсан. За мэдээ 100 мянган долларын 1-2%-аар арилжина гэж үзвэл болохгүй байсан. Яагаад болохгүй гэхээр тогтвортой байдлын дүрм гэж нэг 25%-тэй. Энэ асуудлаас болоод би анхны ашиг нь 2000 доллартай хаагдсан болохоор энэ асуудлаас болоод за 500 долларын эрсдэл гаргаад буюу 0.5% эрсдэл гаргаж арилжиж тооцооллоор явсан. Одоо ингээд 542 гэ бүр энэ бол ингээд нэлээд асуудалтай байгаа. Гэхдээ энийг бол зохицуулах үүднээс. За тэгээ 0.5% эрсдэл гаргаж арилжахдаа юу болсон бэ? За ер нь бол өчигдөр би одоо баайдахта. За энд бол миний те. За юуны хардаг арга барилын EG буюу за яг нөхцөлийг бүрдүүлээд за эндээс энийг шалгаад ерөнхийдөө өснө гэж харсан. За тэгэхээр өчигдрийн лаг буюу за 5 дахь өдрийн лаг. За би эндээс ийшээ өснөө гэж бол одоо анзаарч хараад за баайдсан. За тэнгуут 4 цагийн энд мэдээж дэ гэсэн бол энэ дээр нь одоо 4 цагийн хөдөлгөөнийг ажиглах хэрэгтэй байсан. За 4 цагийн ажиглахаар бол 4 цаг урдаасаа мөн EF над руу гаргаж өгөөд за энд ингээ шалгаж байгаа харагдсан. За энд шалгахтаа надад за 1 цагийн одоо ингаалф гаргаж ирвэл би бол одоо дэше баайдъя гэж бол бодож байсан EG. За тэнгуут 1 цаг маань надад эндээс EG энд хийж өгөөд за урдаас мөн энэ одоо EG-г шалгадаад те хоёр шалгаад өгсөн. Энэ шалгах нөхцөл. Мэдээж би бол хүсэхтэй за энд 2 гэдэг 3 дахь нэг орж ирэх гэх ёстой гэж бас хар байсан ч гэсэн надад 2 зарчим зам байсан. За ямар 2 зам бэ гэхээр зарим тохиолдолд маркет эндээ ингэчээ шууд яваад өгдөг үе байдаг болохоор энэ нөхцөл дээр шалгахаас ямар ч арга байгаагүй нөхцлүүд бүрдсэн болохоор. За дөнгөж шалгаад хонуулаад өглөөс ирэхэд бол нэлээ хөрхи ашигтай тийшээ явж исэн. За энэ дээр бол ингээд эн чинь бол нэгийг харьцах 5-тай арилж байгаа хэвчээ те. Нэгийг харьцах 5-тай арилжаа. Нэгийг харьцах 2-той буюу ер нь бол нэлээд тийш явцсан. За энийг хэрвээ би 1-2%-аар эрсдэл гаргацсан бол энэ очиод TP зогсоход би 5-аас одоо 100000 долларын тэ 1-2% эрсдэл оруулсан бол 5-аас 100000 TP зохингууд нөгөө тогтвортой байдлын дүрм гэдэг зүйлээс болоод бол бүр баларх байсан болохоор 0.5-аар та 2000-аас 2500 доллар авна гэсэн зорилготойгоор баайцсан. За тэгээ жоохон ашигтай явж байгаад эргэж унаад стоп лосс зогсъё. За ингээд энэ дээр бол би 500 доллар эрсдүүлээд 500 долларын алдагдал хүлээсэн. За буцаж орж ирэхэд нь би дараагийн баайдах цэгийг хүлээсэн боловч за манай хүн бол нөхөр бол нэг төдийлөн яг надад миний хэрэгтэй хардаг зүйлийг хийж өгөхгүй байсаар байгаад за ямар ч зүйл энд ингээд одоо хайдны EG буюу одоо бас миний нэг хардаг нөхцөл энд бүрдэгтэн за эндээс ер нь баайдах нэ тий эндээс баайдахдаа би яаж баайдах вэ гэхээр энэ орж ирээд ингээд шалгацсан бол би баайдахсан. За шалгахтаа яах байсан бэ гэхээр за ер нь бол одоо энэ дээр ирээ шалгагдсан байсан бол энэ бол юуны цаг дээр ирж байгаа тий ингээд баайчихсан энэ хүртэл. За ингээд нэгсэндээ 2 шалгаад за энэ одоо бол 442-тай арилжаад унджаар болох байж. Энд бол 5-тай арилж байсан. За тэгэхээр нэгсэндээ би энэ явах хэмжээг тий энэ явах хэмжээг би явах гээд байгааг нь мэдчихсэн болохоор одоо энэ хэмжээ тий энэ хэмжээ явах гэж байгааг нь би мэдчихсэн болохоор энд нэг баайдж үзэж алдаад энд дахиад баайдж үзээд үзэх байсан боловч миний нөхцөл бүрдээгүй болмаас би энийг орж чадаагүй. За эндээс юу ярих гээд байна гэхээр маркет те за 100% гэдэг зүйл байхгүй техник шинжилгээнд. Тэгэхээр бид нэр өмнөх одоо олон тохиолдол дээр маркет тэг яг миний одоо энд бай шалгасан шиг явж исэн болохоор би энэ дээр шалгахаас өөр замгүйгээр шалгасан. За эргэж орж ирээ алдагдал хүлээсэн. Гэхдээ би стоп лосс зөхөсөн. За тэгээд буцаад орж ирээд
орж ирээд энд ороход энэ дээр баа шалгах байсан боловч энд миний хардаг нөхцөлийг өгөөгүй. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр би энд нөхцөл дээр ингээ миний хүссэн юм өгөхгүй байгаа тохор би орж чадахгүй. Гэвч өөр одоо арилжаач те өөр олон арилжаачд эндээс ийшээ явах нөхцөл өөрсөнд нь байдаг болохоор өөр олон арилжаачд бол ийшээ бол орсон байгаа. Тэгэхээр бидний сурсан мэдсэн зүйл гэдэг юм бол яг тэр нөхцлөө хүлээгээл ордог. Тэрнээс би энэ дэр одоо гамблдэж найдаж бол ороогүй гэсэн үг. Яагаад тэгэхээр энд миний нөхцөл дутуу байсан. За яг ерөнхийдөө бол би явахыг мэдээд исэн. Тийшээ явна. Тэг өснө гэж бол мэдээд исэн боловч яг нөхцөлийн дагуу бүрдэхгүйсэн болохоор би байгаад исэн. За одоо бол ерөнхийдөө миний одоо нэг дэх өдрийн тооцоолж байгаа арилжаа бол за 15 минут дээр те. За ингээд эндээс бол тийшээ явна гэж харж байгаа гэсэн үг. За ер нь бол одоо эндээс бол одоо баа ярилжаа бол хийхээр хүлээж байгаа. За энэ мөн адил яг олон цагийн хамааралтайгаа хамт бас ингээ хараад за ер нь бол олон цагийн хамаарал маш чухал. Олон цагуудаа харахаар яг миний нөхцлүүд бүрдээд байгаа гэсэн. За тэгэхээр одоо бол ямар ч хэсэн миний хамгийн тооцоолж байгаа юм энд надад одоо хийсэн одоо нэг одоо easy те юм уу эсвэл миний нэг юу тааруулаад ороод ирвэл би энэ дээр баайднаа. За баайдахдаа мэдээж энэ хэмжээний дагуу ямар ч хэсэн те за яг одоохондоо л харагдахгүй ч гэсэн за нэг иймэрхүү ч хийх юм уу те. Одоо ингээд ч юм уу. Нэг иймэрхүү арилжаа бол байна гэж хараад байгаа гэсэн үг. За 2.95 та. За яг энийг бол 2.95 та бол би арилжааны шийдвэрт орохгүй. 2.95-аас ихссэн тохиолдолд те. За ингээд 5 руу юм уу те 4-өөс 5 руу 4-өөс дээш ороод ирвэл би бол баа арилжааны шийдвэр гаргана. За тэгэхээр ямар ч гэсэн ийм байдалтай гэсэн үг. За тэгэхээр ямар ч гэсэн миний бол одоо те энэ арилжаа алдагдaltaй. За энэ дахиад алдаад, за дахиад энд алдаад, те энэ дахиад алдаад, за 3, 4, 5 дараалцаж стоп лосс өгч магадгүй. Би бол тэрийг хэлж мэдэхгүй. Тийм учраас би өөрийнхөө системийн дагуу, өөрийнхөө арга барилын дагуу маркет ажилдаг гэдгийг олон жишээн дээр харсан болохоор ямар ч гэсэн өөрийнхөө одоо үеийн нөхцлүүд бүрдсэн л бол би шалгаал байна гэсэн үг. Тэгтээ шалгахдаа би нэгийг харьцах 4-өөс дээш арилжаанд бол товтой. Ер нь бол 5-аас дээш үйдэг. Энэ одоо бол би 4-өөс дээш бол юмд бол байнга арилжаанд бол орж ийнэ гэсэн одоо шинэ тоо гаргаад өөртөө тийм тоо гаргаа явж байгаа. За тэгээ ямар ч гэсэн энэ удаа алдагдал хүлээсэн байна. Тэгээд 3 дахь арилжаа ашигтай охно алдагдaltaй охно. За тэр бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.